Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ Эрдэнэ төлдрийн Эрдэнэ телевиз үзэгч та бүхэндээ лав гарагийн мэдээлэл хэлбэрээр төлөвлөхөд бэлэн боллоо. За Эрдэнэ сүүлч компани хамт олон 2016 оны 11-р сараас эхлэн баяжмалын уут үйлдвэрлэх төслийг эхлүүлэн өнөөдрийн байдлаар 15,000 ширхэг баяжмалын уут үйлдвэрлээд байна. За мэдээллийн дэлгэрэнгүй хүргье. 2017 оны 1-р сарын 20-оос эхлэн баяжмалын уут үйлдвэрлэж эхэлсэн Эрдэнэ сүүлч компани хамт олон гэрээний дагуу сард 5,000 ширхэг баяжмалын уут үйлдвэрлэж байна. Өнөөдрийн байдлаар 15,000 ширхэг баяжмалын уут үйлдвэрлэн үйлдвэрийн хэрэгцээнд нийлүүлжээ. Баяжмалын уутыг чанар стандартын дагуу үйлдвэрлэж хэрэглэгчээс ямар нэгэн гомдлгүй, гологдол гаргалгүй ажиллаж байна гэж мэдээллээ. Эрдэнэ төлөвлөрийн чанар хяналтын хэлцээс яг энэ шуудаатай холбоотой чанарын стандарт гарсан байдаг. Тэр чанарын стандартыг манай энэ үйлдвэрлэлд яг 100% хангаж ажилладаг. Ингэж ээж нөгөө маш хүнд даацтай хөдрийн баяжмлыг савладаг учраас чанарыг бол 100% барьсан ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Тэр үйлдвэр бүтээгдэхүүн чанар бол үндсэндээ яг 100% баригдаж байгаа гэсэн үг. Баяжмалын уут үйлдвэрлэхэд 22 машин дээр 22 оёдолчин, туслах ажилчин гээд нийтдээ 26 хүн ажиллаж байна. Энэ хүчин чадлаа нэмэгдүүлэхээр 15 машин нэмж суйрлуулахаар төлөвлөд байгаа юм байна. Ингэснээр сард 5,000 ширхэг баяжмалын уут үйлдвэрлэдэг байсан бол сард 8,000 баяжмалын уут үйлдвэрлэх боломжтой болох юм а. Эрдэнэ төлөвлөрийн хэмжээнд сард 18-аас 20,000 ширхэг баяжмалын уут шаардлагатай байдаг. Тус хамт олон хүчин чадлаа нэмсээр Эрдэнэ төлөвлөрийн нийт хэрэгцээний 50-аас дээш хувийг хангах боломжтой юм а. Тус хамт олон яруу найрагч Намсрай Жавын Бачаргалын шүлэг, хөгжмийн зохиолч Баатрин Цэрэн Дондвын аялгау эрнийг туурвих үйлчид хэмээх өөрсдийн сүлд дуутай болсон байна. Эрдэнэ телевиз мэдээллийн хөтөлбөрийг сонгон үзэж байгаа үзэгч танд баярлалаа. За дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Орхон аймгийн хэвлэл мэдээллийн салбарт олон жил ажиллаж байгаа фото сэтгүүлч Лав Хорлын миний андууд сэтгүүлчид гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Эрдэнэт арт галерейд өнөөдөр боллоо. Орхон аймгийн хэвлэл мэдээллийн салбарт 100 гаруй уран бүтээлчид ажиллаж мэдээллийн 90 зуунд хөл нийлүүлэн алхаж байна. Хэвлэл мэдээллийн салбарын анхдагч фото сурвалжлагч Үлзигийн Лав Хорл миний андууд сэтгүүлчид гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан зохион байгууллаа. Тус үйл ажиллагааны нээлтэнд аймгийн засаг даргын орлогч Бат Жаргал, засаг даргын тамгын газрын дарга Соёлчхүү, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн Орхон аймгийн салбарын тэргүүн мөнгөн туяанаар оролцож дөрөв дэх засаглалын төлөөлөл хэвлэл мэдээллийн ажилтнуудад баярын мэндчилгээ дэвшүүллээ. Мэдээллийн байгууллагыг өөрөө дөрөв дэх засаглал гэдэг тийм ээ. Эннийхээ төлөө үнэнд үнэхээр чиглэл болж ташууруулж худал хуурмаг болгонд хазаар болж ингэж явахын төлөө бид бүхэн хамтарч ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол үнэхээр Орхон аймагт тэр тусмаа Монгол маш өөдрөг гэгээтэй сайхан харагдаж байгаа. Бид нар зөвхөн хүмүүс сонин уншдаг, телевиз үздэг тийм ээ. Байсан бол өнөөдөр сошиал ертөнцийн юм гараад ирлээ. Яаж өөрчлөгдөж байгаа бид нар бүгдээрээ харж байна тийм ээ. Мэдээ бол өөрөө маш оновчтой голыг олсон. Тэгээд дээр хүмүүсийн сонирхлыг татхуу зүйн байж хүмүүс харж үздэг юм болцсон байна. Үзэгчдийн хувьд хүмүүсийн хувьд бол маш их хувьслал өөрчлөлт явагдаж байгаа нь харагдаж байгаа. Тэгэхээр тэрийг дагаад мэдээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маань тэрний манлайлал нь ингээд ажиллах хэрэгтэй. За орон нутгийн хувьд бол орон нутгийн удирдлагуудын хувьд бол бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй чиглэл сайхан хамтарч ажиллана гэж. Хамгийн гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маань хэвлэл мэдээллийн байгууллагууд ажлаа хийх нэг өөр, ажлын ард хувь хүний амьдрал байдаг тийм ээ. Бүх зүйл байдаг. Тэгэхээр ганцхан ажил хийхгүй бүх асуудлууд дээр бүгдээрээ нь хамтраад асуудал байвал хамтраа шийдвэрлэхийн төлөө хамтраа сайхан ажиллана гэж байна. Миний андууд сэтгүүлчид гэрэл зургийн үзэсгэлэнт үе үеийн хэвлэл мэдээллийн байгууллагын ажиллагсад сэтгүүлч зураглагчдын 100 гаруй зургийг олонний хүртэл болгожээ. За Лав Хорл нь 1979 онд Эрдэнэт хотын анхны сонин Эрдэнэт сонинд цайр зурагчин гэрэл зургийн сурвалжлагчаар 13 жил ажиллажээ. 1992 онд Шинэ мэдээ Эрдэнэтийн өнгө нар тусан цаг сонинд өнөө хүртэл ажиллаж байна. Тэрээр Эрдэнэт хотын он цагийн түүхийг гэрэл зургийн хальснаа мөнгөжүүлж давхурцсантайгоор 100,000 гаруй фото зургийн архивыг бүрдүүлжээ. 38 жилийн түүхэнд би 3 үе баг дамжсан юм байна тийм ээ. 12 үе гэж бодоход тэгээ дээр үеийн ахмад сэтгүүлчид өнөөдөр амьд сүрэн байна. Дунд үеийнхэн сайхан ажиллаа хийгээд явцгааж байна. Бидний үеийн ингэж урж байгаа настай хүмүүс ч ажиллаа хийгээд явцгааж байна. Тэгэхээр сүүлийн мэргэжлүүд нөгөө тэтгэврт гардаг учраас ингээд ажиллаа хийгээд явцгааж байна. Эдгээртээ баяр хүргэе. Залуу сэтгүүлчид бол яг аппарат хэрэгсэл сайтай болсон. Мэдээллийг танаас яаж чаддаг болсон. Өөрсдөө идэвхтэй ийм сайхан залуучууд ажиллаж байгаа учраас эдгээртээ ажлын өндөр амжилт сайн сайхан бүхнийг хүсэе.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан тус үзэсгэлэнд нийт хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Орхон аймгийн салбар зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо. Энэ үеэр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хүндэт тэмдгээр фото сурвалжлагч Лав Хорлыг шагнаж хэвлэл мэдээллийн салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр Тэнгэр телевизийн сэтгүүлч Сүнжидмаа, Гаан үзэгтэн цол тэмдгээр нар туссан цаг сөнний сэтгүүлч Оюун Дар нарыг шагналаа. Мэдээ үргэлжилж байна. За Шагдрын Отгон Билгийн нэрмжит технологийн сургуулийн хөдөрлөг өнөөдөр боллоо. Энэ тухай мэдээлэлээр хөтөлбөр үргэлжилж байна. Эрдэнэ үйлдвэр нь үйлдвэр хамт олноо хөгжүүлэх 15 жилийн үндсэн чиглэлийг боловсруулан ажиллаж байна. Техник тоног төхөөрөмжийн шинжилэл, эдийн засаг санхүүгийн асуудлууд зэрэг 15 жил багагүй хөрөнгө шаардлагатай. Хамгийн гол нь техник технологио сайжруулах, шинэ техник нэвтрүүлэхэд хүний хүчин зүйл маш чухал. Иймээс мэрэгжлийн боловсон хүчин бэлтгэн хүний нөөц бүрдүүлэхэд үйлдвэрийн захиргаанаас онцгой анхаарч олон талт үйл ажиллагааг зохион байгуулдаг. Эрдэнэ үйлдвэрийн захиргаа 2017 он гарсаар Оросын улбооны улсын шилдэг тэргүүний 4 ихтэй сургуультай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан. Эдгээр санамж бичиг хэлэлцээрүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Эрдэнэ үйлдвэрийн дэргэдэх технологийн сургуулийн хамт олон өнөөдөр өдөрлөг зохион байгууллаа. За өдөрлөгт хамтын ажиллагаатай ихтэй сургуулийн төлөөллүүд үе үеийн төгсөгчд, эрдэмтэн судлаачид ирж оролцлоо. Эрдэнэ үйлдвэрийн захиргаанаас технологийн сургуулийн цаашдын хөгжил дэвшилд ихэд анхааран шатраатай үйл ажиллагааг хийхээр төлөвлөжээ. Хамгийн гол нь сургалтын асуудлыг иж бүрэн цогцоор нь бий болгохоор төлөвлөсөн байна. Сургалтыг цэцэрлэгээс нь эхлүүлээд ялангуяа гадаад хэлийг сурах асуудал. Одоо өнөөдөр манай үйлдвэрийн дэргэд Орос цэцэрлэг ажиллаж байна. Энд бол бас манай ажиллагчид нэлээд сэтгэл ханамжтай байгаа. Ер нь хүүхдүүдтэй багаас нь орос хэл сургачих юмсан гэдэг асуудал. За мөн Орос сургууль ажиллаж байна. Орос сургуульд бас манай ажиллагчдын хүүхдүүд сурч хүмүүжиж байна. За тэгээд одоо дараагийн дамжлага бол бакалавр ихтэй сургуулийн асуудал. Энд бол үйлдвэр өөрийн гэсэн сургууль байна. Сургуулийнхаа статусыг дээшлүүлж техник технологийн дээд сургуулийн статустай болгох, тэдний харьяа үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгээ үйлдвэртэйгээ хамтраад ажилладаг. Ийм болох асуудлууд яригджээ. Гадаад их сургуулиудад, Оросын улбооны их сургуулиуд бол мэдээж орос хэл чухал. За тэнд нь орох оюутанд бас бэлтгэл анги нээх асуудлыг ярьжээ. За тэгээд ингээд нэг ижүүрнээр нь аваад үзчих юм бол магадгүй эхний ээлжинд Эрдэнэ үйлдвэр Наримтлын хот Оросын улбооны улсын мэргэжлүүд олон жил ажилласан. 40 шахам жил Оросын мэргэжлүүдтэй хамтарч ажиллалаа. Хамтарч ойр дөт бивэнэ ойлгож сайн сайхан амьдарч байна. Тэр утгаараа бол бид энэ асуудалд орос хэлний асуудалд бол бас өндөр ач холбогдол өгж байгаа. Тэгээд энэ ижүүрэн тийм цогц арга хэмжээг технологийн сургуульд түшиглээд зохион байгуулах гэж байгаа. Цаашдаа иж бүрэн сургалтыг зохион байгуулах, технологийн сургуульд суралцагчдыг нэмэгдүүлэх, Оросын улбооны улсын ихтэй сургуультай уялдаа холбоогоо сайжруулах, сургалт үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх, үйлдвэрлэл, шинжлэх ухааны амьд холбоог бэхжүүлэх зэрэг олон асуудлыг хэрэгжүүлэх юм а. Өнөөдөр болсон өдөрлөг нь Монгол улсад уулуурхаан салбар үүсэж хөгжсөний 95 жилийн баярын хүрээнд зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна. Өдөрлөгийн хүрээнд технологийн сургуулийн хөгжил, хамтын ажиллагаа сэдвт хэлэлцүүлэг болж сургуулийн ирээдүйн талаар санал солилцлоо. Мөн ерөнхий боловсролын сургуулийг төгсөх ангийн сурагчдын дунд спортын уралдаан тэмцээн урлагийн тоглолтууд боллоо. Жил бүрийн 5 дугаар сарын 9-нд авгаа их ялалтын баярыг тэмдэглэн хөнгөрүүлдэг уламжлалтай. За ялалтын баярыг тохиолдуулан олон төрлийн ажлыг зохион байгуулж байна. Агуу их ялалтын 72 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхээр Эрдэнэ үйлдвэр Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Орхон аймгийн салбар зөвлөл, Оросын улбооны улсаас Орхон аймагт суугаа ерөнхий консулын газар хамтарсан ажлын хэсэг төлөвлөгөө гарган ажиллаж байна. Төлөвлөгөөнд тусгагдсны дагуу ялалтын баярт зориулсан үйл ажиллагаа 4-р сарын 15-наас 5-р сарын 10-ны өдрийн хүртэл үргэлжилнэ. Дайны хор уршиг энх тайвны тухай ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад таниулан ойлгуулах зорилгоор ялалт эв найрамдал сэдвт Орос дуу үжийн тэмцээнийг зохион байгуулж байна. Мөн хүүхэд багчуудын дунд гар зургийн уралдааныг гэр бүл хүүхэд залуучуудын газартай хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ. За 5 сарын 4-нд Гүгдэн ордонд
аймаг ерөнхий улс ордын сургуулийн сурагчдын дунд зарласан орос, дуу, бүжиг, шүлгийн тэмцээн одоо явагдах юм. За энэ дээр шалгарсан сурагчдын концертыг бид нар 5 сарын 9-нд тулгын хаалтын арга хэмжээнд одоо явуулах юм аа. За хамгийн гол арга хэмжээ бол мөн 5 сарын 9-ний өдөр болох юм байна. 5 сарын 9-ний өдөр бид нар 10 цагаас Эрдэнэ хотод байдаг найрамдал хамтын ажиллагаатай холбоотой 3 гишүүнд тухайлбал ерөнхий консулын газрын урд байдаг ял 70 жил гэсэн өндөрлөг ерөнхий захиргааны өмнө байдаг Орос Монгол 4 жижигний гишүү болон найрамдын өндөрлөгт цэцэг өргөх хүндэтгэл үзүүлэлт ажиллагаа явагдана. Мөн энэ төр өвшгүй мөнхөн хороо гэдэг тийм жагсаа цуглаан болно. За энэ жагсаа цуглааны утга учир бол их ач холбогдолтой. Яагаад гэвэл дэлхийн 2 дугаар дайн болон алхын гол чөлөөлөх дайнд одоо оролцож байсан хүмүүсийн одоо зургийг авч жагсдаг ийм жагсаал байгаамаа. Ялалтын баярын 72 жилийн ог тохиолдуулан 5 дугаар сарын 2-оос 9-ний өдрүүдэд урхачин соёлын ордонд дайнд ялсан хүмүүс илүүт дэлхийн 2 дугаар дайны үйл явдлыг харуулсан хоорон андан гэрэл зургийн үтсгэлэнг гаргаад байна. Мөн 5 дугаар сарын 7-нд теннис шатар, усан сэлэлтийн тэмцээн болон дайны үеийг харуулсан Монгол Оросын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт, усан сэлэлтийн тэмцээн болон Монгол Оросын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт цэнгүүнийг зохион байгуулахаар төлөвлөд байна. 2017 оны 4-р сард ЗСУ-н 5697 ам доллар байсан нь өмнөх сартай харьцуулахад 124 ам доллараар буурсан үзүүлэлттэй байна. ЗСУ-н зах зээлийн мэдээллээс одоо хүргэе. 2017 оны эхний 4 сарын байдлаар ЗСУ-н дунджаар 5800 ам доллар байна. Судалгааны байгууллагууд 4-р сард ЗСУ-н урьдчилан таамаглаж байснаас бага байна гэж үзжээ. Дэлхийд ЗСУ-н хэрэглээгээрээ тэргүүлэгч хятадын ЗСУ эрэлт суларч за мөнгөний бодлогоо чангадгах төлөвтэй байгаа нь ЗСУ-ны өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж Merrill Lynch банкны судлаачид дурджээ. Тэрээр 2017 оны дунд үед ЗСУ-н 6600 ам доллар болж өснө гэж тооцоолж байсан бол эдгээр шалтгаанууд үнийн өсөлтийг хязгаарлах төлөвтэй гэж үзжээ. Тэгээ өнгөрсөн 4-р сард бол ЗСУ-н судлаачдын урьдчилсан таамаглаж байснаас бол бага байлаа. Үүний гол шалтгаан нь бол Чили, Индонезийн томоохон ЗСУ урхаануудад гарсан нийлүүлэлтийн хүндрэлийн асуудал шийдэгдэж ЗСУ-ийн баяжмлын экспорт болон ЗСУ үйлдвэрлэл хэвээ явагдаж ихсэлтэнтэй холбоотой юм. Үүний зэрэгцээ ЗСУ-ийн хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлж буй хятадын ЗСУ эрэлт бол сайнгүй байлаа. Ирэх саруудын хувьд ч гэсэн бол ЗСУ үнийн прогнозын асуудал нэлээд эргэлзээтэй байна. Хүнчлэн Barclays банкны судлаач Dan Davis 2017 оны 1-р улиралд хятадын автомашин хэрэглээний бараа зарим салбар дахь ЗСУ эрэлт өссөн боловч цахилгаан шугам сүлжээний салбар дахь ЗСУ эрэлт сол байна. Цахилгаан шугам сүлжээ болон зэс утасны салбар дахь хөрөнгө оруулалт 2017 оны эхний улиралд дөнгөж 2.2% өссөн бол эрчим хүчний салбар дахь зэс болон хөнгөн цагааны салбарын хөрөнгө оруулалт 2017 онд өмнөх жилдээ харьцуулахад 4.8% буурсан тухай мэдээллээ. Анхаарлаа хандуулж байгаа үзэгч танд баярлалаа. За манай улсад спортын төрөлцсөн сургалттай биеийн тамирын 6 дунд сургууль үйл ажиллагаагаа явуулж, Монгол улсын нэрийг дэлхийн тавцанд таниулах ирээдүйн тамирчдыг бэлтгэж байдаг. За эдгээр сургуулийн нэг ирээдүйн одод бүрэн дунд сургуулийн сурагчид спортын амжилтаа ахиулсаар байна. Биеийн тамир спортын төрөлцсөн сургалттай дотор байр бүхий ирээдүйн одод сургууль нь 2009 онд Орхон аймгийн засаг даргын 187 дугаар захирамжаар байгуулагдсан. Тус сургууль нь 6-аас 11 дугаар ангийн 9 бүлэг 170 гаруй сурагчийг спортын 9 төрлөөр хичээлж, ерөнхий эрдэнэт суралцж байна. Тус сургуулийн тамирчид Хөвсгөл аймгийн Мөрөн хотод болсон жудо бүхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, нэмэх 91 кг-ийн жинд 11 дугаар ангийн сурагч Мөнхбаатар мөнгөн медаль, хасах 73 кг-ийн жинд 12 дугаар ангийн сурагч Батбаяр хүрэл медалийн боловсрол хангажээ. Аймгаас бол хангард спорт клуб ингээд бас манай ирээд доод сургуулийн 2 клуб оролцлоо. За тэгээд гаргасан амжилт гэвэл хувийн дүндээ манай ирээд доод сургуулиас 1 мөнгө 1 хүрэл медаль авсан. Нэмэх 90 кг-ийн жинд Мөнхбаатар мөнгөн медаль, хасах 73 кг-ийн жинд Батбаяр хүрэл медаль болцлоо авсан. За багийн улсын аварга тэмцээн бол бас болсон. Багийн улсын аварга шалгаруулах тэмцээний энэ чинь эрэгтэй багт 18 баг оролцоод за тэгээд барилдаан хийгээд манай сургуулийн баг 3 дугаар хайранд шалгарсан. Хөвсгөл аймагт болсон Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд
асах 73 кг хэмжээнд өргөл медаль авсан. Тэгээд өрсөлдөгчд чанга байсан. Тэгээд 32 бүсээсээ шалгарсан 32 тамирчид орсон. Спортын төрөлсөн сургалтаа ирээдүйн одод сургууль нь ялалт амжилтын төлөө хамтдаа уриатаагаар сурагчдаа бэлтгэн дэлхийн болон улс бүсийн чинартай тэмцээн уралдаанууд амжилттай оролцуулж байна. Ирээдүйн одод сургуулийн байд харууны тамирчин Мөнхчимэг, уянга нарын 4 тамирчин спортын дэд мастрын болцол хангажээ. Заалны усын авраг шалгаруулах тэмцээн болоод тэгээд тэнд манай Эрдэнэ дотоос болохоор 33 тамирчин оролцоод 33 тамирчнаас 4 дэд мастер төрсөн. Тэгээд манай болохоор ирээдүйн одод ингээд нэрнээс орсон тамирчид нь болохоор ингээд ирээдүйн одод ингээд бүхэл клуб нь нэгдүгээр байранд ороод тэгээд цаашдаа ингээд улам ингээд спортынхоо карьерийг өндөрт өргөнө. Ирээдүйн одод сургуулиас олон улсын хэмжээний мастер 6, спортын дэд мастер 23, спортын мастер 20 төрөн гарч аймгийн авраг өсвөр үеийн улсын авраг шалгаруулах тэмцээн болон олон улсын чанартай тэмцээнүүдээс нийт 142 алт 183 мөнгө 434 хүрэл медаль хүртсэн амжилт гаргаж байсан. За тус сургуульд элсэн суралцаж спортын боловсрол авах хүсэлтэд сурагч сонирхож байгаа эцэг эхчүүдэд зориулан нээлттэй хаалганы өдрөлгийг энэ сарын 4-ний 17 цагт Уурхайчин багт байрлах тус сургуулийн спорт залан зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Одоо үзэгч та бүхэн өдрийн зочны ярилцлагад анхаарлаа хандуулно. Зочинтой сэтгүүлч Мөнх уянга ярилцсана. Сайн байцгаана хүмүүзэгчдээ та бүхэнд орой минь төргийн Эрдэнэ телевизийн мэдээллийн хөтөлбөр өдрийн зочны ярилцлагаар та бүхэнд үргэлжлэн хүрч байна. Өнөөдөр манай студид Эрдэнэ төлөвлөрийн дулааны цахилгаан төвийн 100-ны хэсгийн ашиглалтын мастер Гэрэлтод туралцж ирээд байна. Танд орой минь төргий. За, танд ч гэсэн орой минь төргий. Тэгэхээр 100-ны хэсгийн үйл ажиллагааг үзэгчдэд танилцуулаач. За, Эрдэнэ төлөвлөрийн дулааны цахилгаан төв маань бас дотроо хэд хэдэн хэсэгтэйгээр уялдаа холбоотойгоор ажилладаг шүү дээ. За, манай 100-ны хэсэг бол БКЗ 7539 гэсэн 6 ширхэг зуухтаа энэ маань болохоор 440 градус Цельсийн температуртай 39 хатаа даралттай уурыг цагт 75 тонн үйлдвэрлэхийн хүчин чадалтай 6 ширхэг зуухтаа. За тэгээ манай хэсэг нийтдээ 50 орчим нийт ажилтнтай. Үүнээс 3 инженер техникийн ажилтан, бусд нь одоо 100 цэвэрлэгч, ээлжийн ажилчид гэх мэт 50 орчим ажилтнтай ажиллаж байна. Тэгэхээр одоогийн байдлаар бол өвлийн цагийн хуваараар ажиллаж байгаа гэжсэн. Тэгэхээр 200 нь ажиллаж байгаа. За тэгээд ер нь цагийн хуваарын гормын талаар мэдээллийг үзэгчдэд өгөөч. Манай үзэгчид бас яг Эрдэнэ төлөвлөрийн дотоод үйл ажиллагааны талаар хараахан тийм одоо тий баялаг мэдлэггүй мэдээлэл байгаах гэж бодож байна. За тий одоо манайх өвлийн горимд 200 нийтдээ 75 тонн цагийн ачаалттай ажиллаж байгаа. Удахгүй одоо үйлдвэрийн районд сүлжээ таслахаар 100-нд шилжинэ. За одоо удахгүй зурны горимдоо шилжихэд одоо бэлэн болсон байж байгаа. Ер нь бол бэлтгэл ажлыг хангасан байгаа юу? Яг хизэнээс ер нь шилждэм бэ жил болоо? Ер нь бол албан байгууллагууд 5 сарын 1-ээс шилждэг. Одоогор манай дээр өргөтгөлийн ажил хийж байгаа. Ачаал наашаа цаашаа одоо маниурлах шаардлагатай байгаа учраас сүлжээг төр таслалгүй үлээж байгаа. Эрдэнэ төлөвлөрийн хувьд одоо сүүлийн жилд хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын нэг нь гэвэл яхаарахгүй дулааны цахилгаан төвийн өргөтгөлийн асуудлыг дурдна шүү дээ. Тэгэхээр дулааны цахилгаан төвийн одоо өргөтгөл хийгдээд ашиглалтанд ороод за тэгээд дулааны цахилгаан төвийн маань 100-ны хэсэг танаа хамт олонны ажлын горимд ямар өөрчлөлтүүд гарах вэ? Ямар үйл ажиллагаанууд шинжилэн өөрчлөгдөх болоо? За мэдээж манай 100 цэг бол 440 градус Цельсийн температуртай 40 хатаа даралттай уурыг үйлдвэрлээд уурын турбин буюу турбин генераторт уургаж энэгээр цахилгаан үйлдвэрлэж байгаа. За тэгээ одоо манай өвлийн горимд 200-тай ажиллаж байгаа нэхэд турбин генератор 12 мегаваттын 4 ширхэг турбин генератор ашиглалтанд орсноор манайх нийтдээ 400-500-тай ажиллах боломжтой. Тэгээд үүнээс энэ нь болохоор Эрдэнэ төлөвлөрийн цахилгаан хэрэглээний 50 орчим хувийг хангана гэж байгаа. Тэгээ мэдээж манай одоо 200 ажиллаж исэн бол 400-500 ажиллаад манай ачаал бол ихснэ гэсэн үг. За тэгээ манайх 600-тай үүнээсээ 400-500 ажиллахаар нь хэвийн ажиллана л гэсэн үг. Мэдээж хүчин чадал бол нэмэгдээд тий. Ажилчдын бас ачаал бол бас нэмэгдэх байна. Ажилчдын ачаал нэмэгдэж байгаа. Тэгээ үүнээсээ гадна бас мэдээж шин тоног төхөөрөмж суйрлуулсан. Түүн дээр одоо ажиллах боловсон ч юм уу хэрэгтэй болж ирнэ гэсэн үг.
Ямар шин тоног төхөөрөмжүүд шинээр суйрлуулж байгаа. За одоо энэ маань болохоор турбин генератор болохоор турбин генератор тэгээд цахилгаан генератор эргэлтийн усны байгууламж эдгээр байгууламжууд бол нэмэгдэж ажиллаж байгаа учраас турбины хэсэг гэсэн одоо хэсэг маань нэлээд маш том бүрэлдэхүүнтэй бүтцтэй болно гэсэн үг. Тэгэхээр ажилчдын санал санаачлах сүүлийн жилүүдэд нэлээд нэмэгдэж байна л да тий. Тэгэхээр тэдгээрийн шинэ санал санаачлах гаргаж байгаа шинэ сайн саналын системийг одоо ашиглаж өөрсдийн санал санаачлагыг ажлын байраа тохижуулах болон ажлын байрны одоо эрсдлийг бууруулахад чиглэсэн санал санаачлагуудыг гаргаж байна л да. Та яг бас энэ ажилчдынхаа нэг басны хувьд те тэдгээр ажил хэр үр дүнтэй байгааг хэрхэн өөрөө дүгнэж байна. За энэ саяхан манай дулаан цахилгааны төв маань 40 жилийн аваа тэмдэглэсэн. Энэ хүрээнд манай ажил дээр одоо бүтээмж, хаб, инновацийн чиглэлээр хэсэг болгоны хооронд уралдаан зарлаад. За тэгээ энэ уралдаанд манай 100-ны хэсэг 2 дугаараар эзэлсэн байгаа. За үүнд нь болохоор манай ажилчид өөрсдийн ажлын байрыг тохижуулах одоо жоохон илэгдэж хуучирсан хаалт хашилтуудыг будас сэргээн засварлах мэдээж энэ шинээр ажилд орж байгаа ажилчдад ажиллаа хийж гүйцэтгэхэд нь төхөн байх дүүднээс бүтээмж инновацийн ажлуудыг бол маш их хийж байгаа. Дуулангийн үйл ажиллагаа хэр байдаг вэ? Тэгээд одоо төслүүд дээр их ажилладаг штэ. Танай хамт олонны дундаас энэ төсөл хөтөлбөрүүдэд сан санаачлагаа хургуулж исэн тохиолдлууд хэр их байгаа вэ? Тэгээд тэдгээрүүдээс нь бас дурдвал үр дүнгийн хувьд тэ. За манайх анх Эрдэнэт үйлдвэрт мянган инженерийн зөвлөгөө гэж болж байхад бүтээмж инновацийн чиглэлээр Гран При шагналыг авч ирсэн. Үүнд маань болохоор турбин генераторын ачааллыг нэмэгдүүлэх зорилгоор конденсатор нэмж конденсаторын одоо өвчин чадлыг нэмэгдүүлсэн, эсрэг осмосын төхөөрөмж тавьж ажиллуулж исэн. Энэ маань болохоор манай дээр одоо тэр Гран При шагналыг авахд бол хамгийн том түлхэж болсон гэж үздэг. Өдөр тутмын санал санаачлага нэмэгдснээр ажилчдын бас хандлага өөрчлөгдөж байгаа бох. Тэрийг хэрхэн харж байна вэ? Тэр нь хэр илэрж байна бас? Тэр бол мэдээж илэрлэг яах вэ? Одоо нэг хабын чиглэлээр одоо уралдаан зарлахад манай ажилчид маш их идэвхтэй оролцдог. Энэ маань одоо нэг өөрийнхөө ажлыг хөнгөвчлөхөөс гадна бусдыг одоо аюул эрсдэл оруулахаас сэргийлдэг. Мэдээж аюул эрсдэл гэдэг бол өөрийгөө болон бусдыг тухайн аюул эрсдэл өртгөхөөс өмнө л сэргийлж хамгаалж байгаа учраас энэ бол маш их үр дүнтэй ажилч гэсэн үнд идэвхтэй оролцдог. Ажилчны тэр санаачлагуудаас гадна за тэдгээрийг нэмэгдүүлэхэд идэвхжүүлэлтийн маягийн тэр тэ хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн тэмцээн уралдаануудаас гадна ерөнхийдөө бол тэ ослыг тэглэх аюулгүй ажиллах чиглэлээр танаа хамт олон яг ямар ажлуудыг ажилчдынхаа дунд өрнүүлж байна. Хөдөлмөрийн аюулгүй адил эрүүл ахуйг одоо цэх хилцэс бүр нэгж бүр одоо тэ анхааралтай авч за тэгээд бас үйлдвэрийнхаа тэргуун зорилтод авч явж шүү дээ. За тийм энэ нь болохоор саяхан бол хабын хилцээс ахаа асуулт хариултын тэмцээн зарлж явууллаа. Тэгээ мөн бид нэр 1-2 дугаар шатны хяналтыг маш чанартай хийж байна. 7 хоногийн 4-5 дахь өдрүүдэд эрүүл ахуйн өдөр, өдрийн хамгааллын өдөр гэдэг энэ өдрүүдэд бас мөн хяналтыг сайн тавьж байна. Саяхан нэг бүрийн хамгаалах хэрэгслийг шалгалаа. Манай ажилчид маш их идэвхтэй хамгаалах хэрэгслээ хэрэглэж сурсан байна. Эдгээр чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Бусад цехүүдтэй хамтын ажиллагаа, харилцан туршлага солилцох, за ажилчдынхаа хандлагыг өөрчлөх болон тэгээд бас одоо Эрдэнэт үйлдвэрийнхаа найдвартай тасралтгүй үйл ажиллагааг хангахад тэ үүрэг оролцоогоо хамтдаган хүргэх тал дээр бусад цехүүдтэй хэр хамтарч ажилладаг юм болоо? Энэ мэдээж хамтарч ажилладаг яг манай цех чинь үйлдвэрийн районд дулаан түгэж байгаа, мөн цахилгаан түгэж байгаа. Тэгээд одоо хамт цуг одоо уялдаа холбоотой ажилтдаг цэгүүдтэй мэдээж хамтарч ажилладаг яах вэ? Зуухны хэсэг одоо Эрдэнэт дулааны цахилгаан төвийнхаа бусад хэсгүүдээс ажлын нөхцөл байдлын хувьд хэр онцлогтой? За манай зуухны хэсэг бол дулаан цахилгаан төв үйлдвэрлэлийн орчин. Тэр орчинд бол одоо цахилгаан том хөдөлгүүр, генератор, одоо үрлэн тэрэм, за тэгээ халуун уур ус. Уур устай шугам хоолойтой ойрхон ажилдаг. Тийм болохоор ер нь л хэвийн бос нөхцөл гэсэн үг аа. Тэгэхээр бас ажилчид маань яа харахгүй алхам тусамдаа тий аюулгүй байдлаа хангаан ажиллах нь их чухал байдаг. Үйлдвэрийн бүсэд одоо хүн болгон, ажилтан болгон одоо хамгаалах хэрэгслүүд болоод өөрийн хувийн зүгээс бас хандлагаа
тэгээ хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүл ахуйд чиглүүлэх шаардлагатай байдаг шүү дээ. Тий, одоо манайх энэ маань бүх юмнууд санамж маань байж идэг. 100 цэнх рүү ороход одоо та энд чихвч зүүх ёстой гэсэн бол чихвчний зурагтай тий. Амьсгалын эрэхтэй хамгаалах маскны зурагтай. За тэгээд дуулга малгай өмсөх ёстой гэдэг тэдгээр балкадууд байж идэг учраас ажилчид манд цэнх рүү орохдоо нэг бүрийн хамгаалах хэрэгслийг бол бүгд хэрэгжилж хэвшсэн байгаа. Тэгэхээр ажилчдын чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд 100-ны хэсгийн хамт олон ихээр анхаарч байгаа бол за энэ нь болохоор манайх 7 цахилгааны төв дотроо хэсгүүд бүтэн жилийн турш спортын тэмцээн уралдаануудынхаа одоо удирдамж хуваарийг гаргацсан байж идэг. За тэгээд үүндээ болохоор хэсгүүд өөрөө өөрсдийн нэрмж тэмцээний зохион байгуулдаг. За үүнд бол манайх одоо 9 дугаар сард цагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулна гэд төлөвлөсөн байж байгаа. Тэгэхээр ажилчдын санал санаачлага нэмэгдснээр за тэгээд бас ажилчдын чөлөө цагийг бас тэ хэрхэн өнгөрүүлэх тал дээр ингээ удирдлагын зүгээс анхаарснараа хамт олонны хувьд одоо мэдээж амжилттай ажиллах юм бас нэг их үүсэр болоо гэж бодож байна. Тэглэг яг хуу энэ маань одоо ажилчид бүгд өөр ажил дээр очиод өөрсдийнхээ ажлыг хийдэг байсан бол амралтын өдөр баг хамт олнороо цуглаад нэг баг болоод нэг баг болно гэдэг чинь мэдээж төрүүлэхийн төлөө зорилготой. Нэг зорилгын төлөө явж байгаа учраас мэдээж ажилчдын одоо хаорондоо найзлах нөхөрлөх эдгээр зүйлүүд бол эрс нэмэгдэнэ. Одоо 40 гаруй жил ингээд ажиллажчихсан байгаа Эрдэнэ үйлдвэрийн маань одоо алтан үе гэж ярьдаг те. Тэгээ бас нэг үе солигдоод гэж бас ярьдаг шүү дээ. Тэгэхээр залуу ажилчид хамтын гэрээний хүрээнд аав ээжийнхээ оронд их ажилд орж ийн. За Эрдэнэ үйлдвэрийн маань сүүлийн жилүүдэд бас те 60 гаруй хувь нь ингээд бас солигдоод шинчлэгдсэн гэсэн тийм тооцоол байна л да. Харин 100-ны хэсгийн ажилчдын дунд насжилтын хувьд ямар одоо хэдээс хэдэн насны ажилчид байгаа вэ? Дийлэнх нь ямар ажилчид байна? Тэгээ шин залуу ажилчдад туршлагатай ажилчдын туршлагыг богино хугацаанд те суулгах энэ чиглэлээр сургалтын чиглэлээр дадлагын чиглэлээр яаж ажиллаж байна 100-ны хэсгийн хамт олон. За 100-ны хэсгийн ажилчдын одоо насжилт гэх юм бол ерөнхийдөө 30-аас 40 насны. Түүнээс бага залуу настай хүмүүс бол их ажилд орсон л доо. За тэгээ шинээр аав ээжийнхээ ажилд орсон хүмүүст бол мэдээж дадлага туршлагатай удаан ажилласан хүмүүсийг бол одоо дадлагын багшаар нь дагалдуулаад хоёроос шинээр орсон ажилтсан бол 6 сар хүртэлх хугацаанд дагалдана. За тэгээ хос мэргэжлизм шиг юм уу зэрэг дээшлүүлэх одоо сургалтанд хамрагдаж дагалдахаар болсон бол нэг 2-3 сарын хугацаанд дагалдуулж одоо ажилчтайгаа бэлтгэж авч байгаа. Одоо ер нь ажиллах хүчний ажиллах хүч мэдээж хамгийн чухал зүйл. Түүний сацуу үйлдвэрийн найдвартай үйл ажиллагааг хангахад бол тоног төхөөрөмжийн аюулгүй байдалтай тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа чухал та. Тэгэхээр тоног төхөөрөмжийн шинжилэл засварын ажил танай хэсэг дээр ямар хөө байгаа. За тий энэ бол одоогийн байдлаар манай 600-наас 4-р зах маань их засварын ажил хийгдэж байна. 2017 оны 6 сарын 1 гэхэд бол 4-р зохны маань их засвар дуусна гэсэн төлөвлөгөөний дагуу явж байгаа. За тэгээ мөн 17-18 онд амжаад 6-р зохыг бид нар их засварт оруулахаар төлөвлөсөн байгаа. 100-ны хэсгийн 2017 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө бас дурдвал энэ жил та бүхэн ямар төлөвлөгөө гаргасан байгаа бол? За мэдээж 7 цахилгааны төвөөс зохион байгуулж байгаа арга хэмжээнд бол идэвхтэй оролцсон. За үүндээ бол спортын арга хэмжээ байна. За тэгээ бусад танин мэдхүүн чиглэлээр явуулж байгаа тэмцээн уралдаанууд байна. За хөдөлмөрийн хамгаалал эрүүл ахуйн хэлцээс зохион байгуулж байгаа одоо нэг бүрийн хамгаалах хэрэгслийг хэрэглэх аян ч гэдэг юм уу те. Тэдгээр зүйлүүдэд бол мөн идэвхтэй оролцож байгаа. Тэг оролцно гэж төлөвлөсөн байгаа. За тэгээд аюулыг мэдээлэх хуудас 71-300 гэсэн утаснуудаар бол мөн аюул эрсдлийг одоо маш өөрчилж мэдэж одоо өгөх юм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирчтэй үзэгчдэд Эрдэнэ үйлдвэрийн дулааны цахилгаан төвийн 100-ны хэсгийн үйл ажиллагааны талаар болон хамт олонныхаа ажлын амжилтын талаар хуваалцсан танд баярлалаа. Танай хамт олонд өндөр амжилт хүсье баярлалаа. За баярлалаа. Танай хамт олон ч гэсэн амжилт хүсье. Баярлалаа үзэгчдээ мэдээлэл хөтөлбөр үргэлжлэн хүрч байна. Өнөөдөр студид дулааны цахилгаан төвийн 100-ны хэсгийн ашиглалтын мастер Гэрэл Тот хүрэлцэн ирсэн байгаа. Тэгэхээр та бүхэнд ярилцлага хүргэсэн бол үргэлжлүүлэн мэдээллийн хөтөлбөрөөр хүргэж байна. Улс орон болон дэлхийн дахинд өрнөсөн онцлог үйл явдлын мэдээллийг цахим хуудаснаас хамтдаа согтгоё. Тусгай хамгаалтанд авах шаардлагатай 200 орчим газар байна.
Байгаль орчин аж үйлчлэгийн яамнаас зохион байгуулсан экологийн хувьд чухал газар нутгийг хамгаалтанд авахад талуудын оролцоо зөвлөлдөх уулзалтаар тусгай хамгаалтай газар нутгийн хамрах хүрээг тэлэх асуудлыг хөндлөв. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн цөөлжилт газрын дөрөөдлийг үнэлсэн 5 удаагийн судалгаа байдаг. Хамгийн сүүлд 2015 онд биоэкологийн хүрээлэнгээс энэ төрлийн судалгаа хийж судалгаагаар нутаг дэвсгэрийн 77.8% нь их бага цөөлжилт газрын дөрөөдөлд өрсөн тогтоогдсон бөгөөд үүний 45.3 сул 25.9 дунд 6.7-нд хүчтэй 9.9% нь нэн хүчтэй дөрөөдлын зэрэгт хамарч байгаа юм. Тухайлбал Ховд Дорногов аймагт газрын дөрөөдөл хүчтэй илэрсэн байна. Түүнчлэн нэн хүчтэй дөрөөдөлд орсон газар нутгийн хэмжээд нэгдэх хандлага ажиглагдсан байна. Жолооч нар өдөртөө 40-с 50 сая төгрөгийн торгуул зөрчил гаргадаг. 2016 оноос хэрэгжиж эхэлсэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар жолооч нарын зөрчил өдөртөө 40-с 50 сая төгрөгийн торгуул төлөх хэмжээнд байгаа талаар замын цагдаагийн албанаас мэдээллээ. Өнгөрсөн жил гихтэл жолооч нар зөрчил гаргасны улмаас торгуулсан нийт дүн 12 тэрбум төгрөг төрсөн байна. Дээрх торгуулийн хэмжээ нь замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын дөрөв мөрдөхгүй байгааг харуулж байна гэдгийг албаны хүмүүс онцолж байна. Гаргаж байгаа зөрчлийн хэмжээ их байгаа нь замын төвжирэлд ч нөлөөлдөг бөгөөд төвжирлийн 38% нь жолооч нарын буруугаас үүддэг гэсэн судалгаа байдаг байна. Улаанбаатар хотод замын хөдөлгөөн хянах, зөрчил бүртгэх 69 цэгт 113 камер ажиллаж байна. Монголын 3 жудооч Азербайджаны Шихшевагт өргөдлөө. Азербайджаны жудо бүхий холбооноос Монголын жудо бүхий холбоонд 3 жудоочийг тус улсын Шихшевагт авах талаар санал ирүүлсэн байна. Эрэгтэй жудо бүхөөрөө дэлхийд алдартай Азербайджаны жудо бүхий холбоо Токио 2020 Олимпийн наадамд эмэгтэй багийг хүчрхэгжүүлэхээр улс орнуудаас жудоочид урьсан байна. Токио 2020 Олимпийн циклд хасах 48 кг-д базар аргачаа, 52 кг-д буян хишиг, хасах 57 кг-д ичи хорлоноор Азербайджаны Шихшевагийн нэрийн өмнөөс барилдахаар боллоо. 3 жудооч Азербайджанд очиж Шихшевагтаа бэлтгэлдээ орсон байна. Энэ сарын дундуур болох лалын шишинт орнуудын спортын их наадмын сонгуул шалралтанд оролцохоор болсон байна. Монголын жудо бүхий холбоонд Турк улсаас мөн санал ирээд байгаа юм байна. Ерөнхийлөгчийн сонгуульд Путиныг дахин сонгохыг хүссэн байна. Ирэх жил Оросын холбооны улсад ерөнхийлөгчийн сонгуул болно. Лева центр судалгааны байгууллагаас дараагийн ерөнхийлөгчөөр хэнийг сонгох талаар социологийн судалгаа явуулсан байна. Саналд оролцогчдын 3/2 нь Путиныг дахин сонгох хүсэлтийг илэрхийлсэн байна. Тэгвэл судалгаанд хамрагдагчдын 22% нь өөр ерөнхийлөгчтэй болохыг илүүдүүлсэн бол 14% нь асуултад хариулаагүй. Лева центр байгууллага судалгааг 3 дугаар сарын 31-ээс 4 дугаар сарын 3-ны хооронд явуулжээ. Судалгаанд 18 ба түүнээс дээш насны иргэд оролцсон бөгөөд Оросын холбооны улсын 48 бүсийн 137 хэсгийг хамруулсан. Ямар ч тач Оросын холбооны улсын төрийн тэргүүн Путин ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх талаар одоогоор мэдээлэл хийгээгүй. Энтхийг хойд Солонгостой харилцаагаа зогсоолоо. Энтхийг ус хойд Солонгостой хийсэн худалдааны гэрээ хилцээрүүдэд зогсоосноор богд наримд хардагчсан Солонгос ард улс худалдааны хамгийн том хамтрагчийнхаа нэгийг алдлаа. Солонгосын хойгдох байдал хурцлаж, Америкийн нэгдсэн улсын зүгээс Пекиныг хавчхад олон улсаас илүү даастай арга хэмжээ авахыг шаардаж байгаатай холбогдуулан Энтхийн засгийн газар өнгөрсөн 7 хоногт хойд Солонгостой хийсэн худалдааны бүх гэрээ хилцээрүүдэд зогсоох шийдвэр гаргалаа. Гэхдээ энэний хүнсний бүтээгдэхүүн болон эмийн бүтээгдэхүүнүүд хамаарахгүйг нь нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлөөс богд наримд хардагчсан Солонгос улсын эсрэг эдийн засгийн хатуу хоригуудыг тавьснаар тус улсын цөмийн хөтөлбөрийг зогсоох гэж 13 жил хичээж байгаа юм байна. Барууны ихэнх орнууд хойд Солонгостой харилцаагаа зогсоосон байна. Цасан шуурхыг анхааруулж байна. Ихэнх нутгаараа хур тундас нойтон цасарж, хүчтэй салхи шуурга шуурч хүүтрхийг онцгойлон анхааруулж байна. Ихэнх нутгаар үйл эрхийг Төв аймагуудын ихэнх, Баруун аймагуудын зарим нутаг болон Говь аймагуудын нутгийн хойд хэсгээр хур тундас нойтон цасарж цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тундас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 9-өөс 14 м, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-аас 20 м, зарим үед секундэд 24 м хүрч шорон шуурга шуурна. Говийн бүсийн зүүн хэсэг болон дорнод Монголын тал нутгаар сэрүүсч 15-20 градус, бусад нутгаар хүйдэрж Алдайхангаа хөвсгөлийн уулархаг нут бүрэн бичир орчим, Идэр Тэс голын хөндөй дархтны хотгороор 3 градус хүйднээс 2 градус дулаан, Говийн бүсийн баруун хэсгээр 9-өөс 14 градус, бусад нутгаар 4-өөс 9 градус дулаан байна.
Одоо үзэгчид та бүхэн хотуудын цаг агаарын ойрын 3 хоногийн урьдчилсан мэдээ болон арилжааны банкуд дээр валютын үн ханш ямар угаа талаарх мэдээллийг хүлээн авна уу. Эрдэнэ төлдрийн Эрдэнэ телевиз үзэгч та бүхэндээ лав гарагийн мэдээлэл хөтөлбөрөөр төлөвлөлөө. Анхааран үзсэн үзэгч та бүхэнд баярлалаа. Та бүхний маргааш ажил үйлсэд амжилт хүсье. Баяртай.